Өглөөний мэйнд өнөөдөр бүгдээрээ Осакад байдаг шинжлэх ухааны музей явж үзье. Японд ирээд одоо 5 жил болж байгаа хэрнээ. Ерөөсөө шинжлэх ухааны музейг нь үзээг байгаа. Гэр бүлээрээ очиход гоё идэг гэсэн гэхдээ юу ах нь хэр ах нь харъя. За хаана ихтэйгээс метронд суугаад Ёдо-баши гэдэг буудал дээр буун 6 дугаар гарцаар гараад энэ сайхан голын хажууд гарч ирнэ. Голоо дагаж алхаж агаад ойролцоогоор 15 минутын дараа голоо гатлаад гүүрээр гатлаад дараа нь урдаас ингээд манай музей маань харж байна. За билетээ бол үүднээс нь авсан ч болно, захимаар захиалсан ч болно. Хамгийн гол нь тэр планетариум гэдэг үзүүрийнхэн суудал нь айгүй хурдан дуустдаг юм байлээ. Очих өдрийнхөө өглөө нь шалгаарай. За тухайн музейд нь юу үзэж болох юм бэ гэхээр энэ планетариум гэдэг үзүүр үзэж болно. Тэгээд exhibition hall-ороо мэдээж орно. Тэгээд янз бүрийн хүүхдүүдэд зориулсан science show-нууд болдог. За тэгээд exhibition hall нь болохоор нэг сонирхолтой нь Осакагийн их сургуулийн оюутнуудад үнэгүй юм байлээ шүү. За ингээд орж үзцгээе. Шууд лифтээр 4 давхарт гарч ирээд энэ том нарыг хараад үзүүр маань эхэлнэ. За би давхар олон юм яриад явах уу? Зарим нь угаасаа би тайлбарлаж чадахгүй. Би ч бас анх удаа үзэж байгаа болохоор зүгээр л хамтдаа үзцгээе. Энэгээр болохоор хүүхдүүдэд яг яагаад заримдаа сар хавиргаа харагдаад, заримдаа өрж харагдахгүй, заримдаа бүтэн харагддгийг ингэж хүүхдүүд өөрөө experience хийж болно. Сансрын нисгчийн хувцсыг би ихтэй амар томмоор төсөлцсөн. Энэ одоо жижигхэн сансрын нисгчийн хувцс юм аа яаш. Мэдгүй. За тэгээ дараа нь ингээ явж исэн чи электрон микроскоптой таарсан дээр үеийн загвар нээсэн. Одоо бол бүр амар супер болсон. Тэгэл интернет дээр яваал зурагт дээр гараад идэг амар лаглаг вирус эдрийн зургнуудыг чинь ерөнхийдөө яг энэ багжаар анх ингэж бүтцийн тодорхойлоод тэгээд график янз бүрийн юмнуудыг нэмж агаад гоё бол царайлуулах штеп. Гэрлийн микроскоп ч гэсэн үнэхээр лаг болсон. Амар гоё гоё зургнууд авдаг болсон. Тусгай ам бодогт бодсоор будаж агаад ийм гоё гоё зургнууд авдаг.
өөр өөр юм заяа. 우와. 레인보우 스크린. Sound and wind in a vacuum. 이게 started climate. Twin project climate. Continue. Turn the magnet and line up the red light. 자, 어떻게 permanent magnet.
За нийт exhibition hall-ыг бол 2 цагийн дотор үзээд дууссан. Би 5 цагаас planetarium байсан болохоор тэрийгэ хүлээж байна. Planetarium нь болохоор ийм 180 градус бүр ингээ битүү дэлгэцээр оддын доор ингээ одууд гараал тэгэл ингээл янз бүрийн дэлхийн бишээ галаксигийн үүсэлч юм уу эсвэл бол ингээл Milky Way харуулаад тэгээ тэрэн дээр байгаа одуудыг байршил эдрийн заад юм байлээ. Дотроо бичлэг хийж болохгүй. Ерөнхийдөө бол миний үзсэн нь болохоор ингээл орой болж байгаа нар жаргаал тэгэл одод гарч ирээл тэгэл оддын тайлбарлаад тиймэрхүү байт юм билээ. Тэр галаксигийн үүсэл нь илүү гой сонирхолтой гэсэн. Гэхдээ тайлбар нь бол японоор болохоор ойлгоход жоохон асуудалтай. Гэхдээ үнэхээр гоё юм билээ шүү. За тэгэл өнөөдөр иймэрхүү болж өнгөрлөө. Тэгээ бас миний Instagram-ыг дагаарай, YouTube-ээ subscribe хийгээрэй. Баярлалаа, баяртай.